Бээжин рүү хүргэгдсэн шилийн сайн эр. 19-р зууны үед Сэцэн хан аймгийн Дарган хошуунд Манжин хааны төмөр сүрэг хэдэн 10 мянгаараа багширдаг байж. Энэ нь Монголын нутаг хошуудаас алба говчуураар ирсэн монголчуудын эд баялаг буянт мал сүрэг байжээ. Хааны адууг малладаг 20 гаруй залуучуудаас адуунд эртээ хурдан шалмгаагаараа бусдаас онцгой ялгарсан Гиндэнгийн ядам гэж нэгэн залуу хошуудаас адуу татах Манжин хааны цэргийн агт сэлбэх зэрэгт хятад монгол адуучдынхаа даамлаар явж Манжин эрх тушаалтнуудаас чамгүй нэр хүнд олж авчээ. Гэвч ядам бол маш ихээр дотроо харамсдаг нэгэн байж. Хятад орн руу сүрэг сүргээр адуу хүргэж тэдгээр адуунаас нэгэн ч эргэж ирэхгүй. Тиймээс ядам энэ сайхан сүргийг их нутагтаа ахин харахгүй шүү дээ гэж бодохоор гол нь харалдаг байжээ. Төмөр морин жил бороо хур ихтэй үе үе усан шамраг тавьдаг. Улс амтэн шамраганд адуу малаа уруудуулж алдсан хүндхэн зун Манжин хаанаас цэргийн агт сэлбэх түмэн адуу авчир гэсэн зарлиг болгожээ. Зарлигийг ёсоор болгож сар шахмын дараа 6 хятад 6 монгол эр түмэн адуу туугаад гарч. Ядам агт туух хүмүүсээ сонгохдоо монгол хүмүүсээ бол дандаа өөрийн талын санаа сэтгэл нийлдэг сайн ирчүүдийг сонгож, хятадуудыг бол дотор газраас шинээр ирсэн газар мэдэхгүй хүмүүсийг сонгож авдаг байж. Өмнө нь ядам Манжин эрх мэдэлтнүүдийн зараалаар Бээжин рүү 200-300 агт гаргадаг байсан бол энэ удаад нэг түмэн агт буюу 10 мянган адуу гаргахаар болсон тул Манж нарыг сүүлчийн удаа нэг сайн чадъя гэж боджээ. Эдгээр түмэн адууг Бээжин рүү гаргалгүйгээр бүгдийг Монголд авч үлдэх мэргэн санаа агуулсан байна. Тэгээд өөрөө ч Манж нараас бүрмсэн зүгтахаар шийджээ. Нэгэсэндээ тэрээр 100 бодын хэрэгтэн гэдэг шиг түмэн адууны хэрэгтэн болж байгаа нь тэр. Тиймээс нөхдөн түүнийг Төмтийн ядам гэж дуудах болсон байна. Ядам урагш нь адуу гарах үедээ энэ сайхан буянт малаа яаж ийм олноор нь харь оронд гаргах юм бэ? Хэдүүлээ адууга нутгийн гүн рүү оруулж хөөгөөд өөрсдөө амиа бодъё. Харин энд яваа энэ муу хідэн хужааг цааш нь харуулж орхино. Биднийг авч явах түргэн буутай 2 зэргээр хамгаалуулсан хятад ноёныг харин яадаг юм бэлээ. Гэхэд цагтаа сайн эрийн ширийг хатааж явсан Засагтхан аймгийн Хазгар хайдав гэж алдаршсан баг зэрэг мишил зүр эр тэр хямд хаан би тэр хэдийг чинь төөрүүлээд өгнө хэмээжээ. Манжин хааны албадуудтай хамт ажиллаж амьдарч байгаа монгол хүн хятадуудыг үзэн ядах, өс хонзон өвөрлөх сэтгэлээр төлөвшдөг байж. Бээжин рүү адуу туугчид Даргангийн нутгаас гараад баруун урд зүгийг чиглэн 2 бүтэн өдөр явсан ч халуун нар шараад газар олигтой хороож чадсангүй. Ядам тооворчдыг захирч яваа хятад ноёнтой өдөр нь амраад шөнийн сэрвэнд адууга тууж байхаар тохирчээ. Энэ замыг ядам болон ганц 2 монголоос өөр хүн мэдэхгүй болохоор манай адуучид шөнө явахдаа аль болохоор баруун хойд зүг рүү чиглүүлэн туужээ. Гэтэл чих нүдгүй аадар бороо үргэлжлэн орж үе үе усан шамраг тавиад амар заяа үзүүлсэнгүй гинэ. Төмтийн ядам нөхдөг зөвлөж за энэ бороо мөддөө тогтох янзгүй. Тэгэхээр үүнийг л ашиглах. Саад муусан хятадуудын дөрөвч нь чилцгээж эхэлж байна. Өнөө шөнө
адуунаас 2-300 нь таслаад урд хил рүү нэг хятадтай туuna. Тэгээд нилээд явсны эцэст хэсэг хэсгээр нь цовруулж орхиод явна шүү. Маргааш оройхон тийшээ хазгар хайдав. Чи хятад ноёнд адууныхаа ихэнхийг буцаагаад шамарганд уруудуулаад алдчихлаа гэд миний араас явж оргисон адуунуудыг харуулад яваарай. Бусд нь адуугаан шуурхай шиг туугаад өдөр шөнөгүй яваад бай. Бөөр нутгийн гүн рүү сайн ноён ханы хошуу руу хүргэж байж адуугаан орхино шүү. Чадвал би араас нь 4-5 хоногийн дараа очино гэж хэлжээ. Ингээд төмтийн ядам 2 сайн морь бариулаад хэсэг адуу тасдуулан зүүн урагшин туучхаад шөнө нилээд орой болгоод унтж байсан хятадуудаас нэгийг босгож дагуулад ялгаж туусан адуугаан ширүүхэн тууж гарчээ. Энэ маягаар хагас өртөө хэрийн газар яваад адуунаас 5-10-аар нь үлдээгээд явж. Хамт явсан муу хятад нь өдөр шөнө 2 дагаж яваад цаашаа хамт явж чадахгүй болоод ирэхээр нь морин дээрээс нь түлхэж унгачаад морийн хөдлөөд явчихж. Ядам адууга 10-20-оор нь үлдээж явсаар 2 дахь хоногийн үдэш хил дээр ирж үлдсэн адуугаа орхиод буцжээ. Буцах замдаа нэгэн айлаар орж унаа мордон амрааж өөрөө ч гэрийн эзэнд Манжин хааны агт тууж яваад шамарганд уруудуулан хил давуулж алдаад орхигдсан адуугаа цуглуулж явна гэж ярьжээ. Ийхүү ядам шуурхайлан явсаар 3 хоногийн дараа Түшээд хан аймгийн нутг руу орж ирэхэд нөхд нь мөн л хэсэг хэсэг адуу үлдээгээд явсан байв. Борооч сайхан тогтлоог нь ядам нөхдөө гүйцэж ирээд адуу малаа амрааж 3-4 хонжээ байтал хазгар хайдавч гүйцээд иржээ. Ингээд зургуул уулзаад өнгөрсөн хэд хоногт болсон явдлаа ярьцгааж хятадуудыг хэрхэн чадсан талаараа инээлдэн хөхрөлдөж байсаар амарцгаажээ. Хазгар хайдав хятад ноёныг зүүн урагш хил давуулж өгчхөөд араас ч нутахгүй очно гэж худлаа хэлж наашаа явах замдаа хаягдсан адуугаа цуглуулад ирсэн байв. Ингээд тэд өөрсдөө ч амарч адуу малаач амраагаад өглөөгүр наашаа хөдөлжээ. Замдаа нэг саадалгүй аажуухан явсаар 5 дахь өдрийнхөө орой Түшээд хан аймгийн Элдэн бэйлийн хошуу орхны хөндөд ирж буудалсан байна. Шөнө нь сайхан амарч хоноод өглөөний цайгаа уунгаа төмтийн ядам нөхдөд хандаж. За бидний зорьсон хүсэл биелэгдлээ. Муусан хятадуудад Монголынхоо түмэн адууг өгчхөөгүйдээ бахархаж явъя. Одоо бид энэ их буйныг Манж хятадын гарт өгчхөөгүйгээс хойш Түшээд ханы ядуу тарчиг айл өрхүүдэд тэнцүү хуваагаад өгчихье. Та нар нутагтан очоод нэг хэсэгтээ нам жим байх хэрэгтэй шүү. Манж нар биднийг эрж сурах нь дамжиггүй. Нэг л баригдвал ам гарахгүй байх шүү. Хэдүүлээ хизээ нэгэн цагт учран залгахын ерөөл тавиад салцгаая да. Хэмээжээ. Ингээд тэд хаан очиж амьдрахаа төсөөлөн ярьцгааж маргааш өглөө нь хэдэн тийшээ салан одоцгоожээ. Төмтийн ядам орхон голыг өгсөөд ганц нэгхэн айлаар орж явсаар цагаан азаргад хэмээх газар очиж тэндээ суурьшиж Ар Монголд авч үлдсэн түмэн адууныхаа нэрээр Төмтийн ядам гэж нэрлэгдэн 70 насыг зооглосон гэдэг билээ.